За өнөөдөр бид Бурхны дагшин газраар аяллаа. Бурхан багш одоогоос 2600 жилийн өмнө энэ сайн галууд залрах ёстой 5 бурхны дөрөвдөх нь болох Готон бурхан. Манай монголчуудынхаар бол Шагжимөний бурханы мэндэлсэн Лүмбиний цэцэрлэгт ирээд байна. Одоо бидний хойно харагдаж байгаа энэ одоо сүм дотор Майя Девигийн сүм байгаа. Эртний сүмийн тойр бас байгаа. Тэгээд тэр тойрны дотор бол бурхан багш яг одоо Готон бурханы одоо 2600 жилийн өмнө энэ Лүмбиний сайхан цэцэрлэг дотор мэндэлсэн яг тэр газрын тэмдэглэсэн яг exact birthplace гэдэг тэмдэглэсэн чулуу хүртэл одоо археологиор олдсон тийм одоо юу байж байгаа. Тэгээ энэ сайхан цэцэрлэгийн дотор энэ бурхан багш мэндэлсэн газар ингээ ирээд байна. Яг миний хойно харагдаж байгаа энэ баг нь бол Ашок хааны босгосон баг нь юм. Ашок хаан одоогоос бурхан багшаас хойш 200 жилийн дараа энэ тэгэд гарсан агуу их номын их хаан байгаа. Анхандаа бол их догшин хаан байсан. Сүүлдээ одоо бурхны ном сургаалд орж одоо ялангуяа тэр Калингад дайн тулдаан хийгээд асар их олон хүнийг алж хөнөөс нь тэр нүгэлийг гимшиж сэтгэл асар их хямраад гэртээ эрэхтэй өөрийнх нь 7 настай ач хөвгүүнийг өвөр дээрээ тэврээд эрхлүүлж байх хооронд тэр 7 настай хүүн нь бол ач нь бол хэдийн гээрлийн шатанд төрсэн арханд болсон тийм хүн байсан. 7 настай хэдийгээр жоохон өгччихсэн арханд болсон. Тэгэхээр 7 настай жоохон өгт бол эзэн хаанд бол ид шид үзүүлсэн. Тэр ид шидийг үзээд гайхаж сэтгэл асар их баясаж энэ юу болов хүүмэн энэ 7 настай хүүмэн одоо яаж ийм гайхамшигтай болов гэдэг тэгсэн 7 настай хүү бол эцэгт хаан одоо өөдөө бол ном сургаал айлдаж тэр ном сургаалынхын хүчээр сэтгэл нь асар их баясаж баяснаасаа төвлөрснөөс самади анапана хийгээ бушны явцлал нь өргөлжсээр тэр суудлал дээр тэр хаан болвол одоо Шротапаны шатанд хүрсэн байна. Тэгэхээр нөгөө асар их зовж чаналж байсан хүн тэр одоо бяцлаглалын хүчээр нирваны амгалан мэдэрч тэр мөчөөс догшин Ашока бол номын Ашока болсон төвхтэй. Тэгээд Ашок хаан тэр номын одоо бурхны ном сургаалыг гайхамшиг биеэр мэдэрч нирваны амгалан олсноос хойш бол бурхны ном сургаалыг одоо их судалж хаан энэ хүн хаан мэндэлсэн хүн хизээ хаан ном сургаалаа айлдсан хаан гэгэрсэн энэ бүх түүхийг мэдхийн тулд тэр одоо 7 настай хөвгүүнтэйгээ хамт тэр үеийн бас минь бурхан багшийн лүндэнтэй Монголын төс Будда хэмээх арханттай. Тэр бол тухайн үед бол Ашок хааны үед бол асар их олон мянга саяар гэгэрсэн архантууд байсан. Тэр олон архантуудын толгойлогч хамгийн одоо ахмад одоо архант бол Монголын төс Будда гэдэг нэртэй архант байсан. Тэгээ тэр арханттай уулзаад тэр архант Ашок хааныг дагуулж бурхан багшийн одоо мэндэлсэн газар энд ирсэн байдаг. Энд ирээд энэ одоо Ашок хаан энэ бурхан багшийн мэндэлсэн газар тухайн үед бол одоо энэ Ашок хаан шиг ингээ сайхан яг мэндэлсэн газрын тэмдэглээд сүм хийж суурга босгосон зүйл энэ одоо Ашокийнхаа багныг энэ номын суургыг босгосон тийм зүйл байхгүй байсан. Тэгээд тэр Монголын төс Будда арханд бол хэлсэн яг энэ газар амьдарч байгаа энэ ойд амьдарч байгаа охин тэнгэр байгаа. Тэр охин тэнгэр бол одоо асар урт настай учраас бурхан багшийг одоо 200 жилийн өмнө энд мэдлэхэд бол тэр энд ойд байхдаа тэр харсан тийм номын одоо охин тэнгэр байгаа. Тэрийг дуудаж танд яг хаан төрс мэдлэлийг заалгах уу гэж асуусан. Тэгэхэд нь Ашок хаан бол асар их баярлаж баясаж тэгээд одоо тэр одоо гэгэрлийн шатанд төрсэн архантын одоо хүсэл мөрөөдлийн дагуу хүссний дагуу бол энэ одоо ойд амьдарч байсан одоо охин тэнгэр гарч ирээд одоо бурхан багш яг энэ газар одоо бас 200 жилийн өмнө одоо мэндэлсэн юм аа гэд яг тэр газрын зааж өгөөд яг энд тэгээд тэр мэндэлжих үед болж исэн гайхамшигыг бол тэр охин тэнгэр бол дүрслэн бүгдийн тайлбарлан хэлж бурханы одоо хан хөөгийн мэндэлжих үед ямар үйл явдал болсон дараах үйл явдал бүгдийг сайхан тайлбарлаж хэлсэн. Тэгээд тэр одоо тэнгэрийн айлдснаар яг өөрөө харсан мэт одоо Ашок хаан сэтгэл асар их баясаж тэгээд энэ газарт энэ сайхан төрийнхэн одоо Ашокийн багныг босгож энэ дээр одоо өөрийнхөө одоо ном сургаал энэ бурхны ном сургаалыг одоо хүмүүс тайлбарлуулах энгийн үгээр эртний брахмын үсгээр одоо бичиж энэ одоо сурганд энэ газарт тэмдэглэж энэ Ашокийн багнаа босгосон. Мөн энэ хойно байсан одоо
Майя Девигийн одоо мэндэлсэн яг тэр газар дээр нь бол одоо эртний Майя Деви бурхан багшийн эцгийн эхэд зориулсан тийм одоо сүм босгож ингэж үлдээсэн байдаг. Тэр явандаа тэр сүм нь одоо нурсан. Одоо яг энэ хойно байгаа энэ юуны дотор орох юм бол Ашок хааны бурханы мэндэлсэн газрыг тэмдэглэж Майя Девигийн сүм босгосон тэр сүмийн тойр нь одоо хүртэл байж байгаа маа. Тэгэхээр бол энэ одоо Ашок хаан энэ дэрж ингэж энэ газрыг сайхан тэмдэглэж энэ тэр үед бол тэр чихээрээ ой байсан. Тэгээ энэ газрыг одоо бурхан одоо энэ сайн галвын 3 дахь бурхан мэндэлсэн газар шүү, 4 дахь бурхан мэндэлсэн газар шүү гэдгийг бол одоо хүртэл ингэж үлдээсэн нь бол энэ Ашокгийн багны босгосон багны бол одоо гайхамшигтай ач тус юм аа. 2600 жилийн өмнө энэ газар одоо манай энэ сайн галвын 4 дахь бурхан Готом бурхан бол одоо мэндэлсэн. За тэгэхээр энэ мэндэлсэн үйл явдал нь одоо хоёр гайхамшигтай одоо ерөөлийн одоо биелэл болсон одоо үйл явдал болсон юм. Нэг нь гэвэл одоогоос тооцоосгүй 4 галав дахиад 100 мянган галвын юм хорвоод одоо Дэвэнгор нэртэй бурхан заларч байх үед одоо энэ галвын 4 дахь бурхан болон гэгэрсэн одоо бурхан маань тэр үед Сүмед нэртэй арш байсан. Өөрөөр хэлбэл Сүмед гэдэг аршийн амьдралын түүхийг бол бурхан багшийн цадгийн одоо Пали Ганжуурын цадгийн түүхэн дотор бол хамгийн ихэнд бол энэ тухай өгүүлдэг. Сүмед арш анх нь бол их тэр одоо Амарбати хотын баян хүний одоо хөвгүүн байсан, ганц хөвгүүн байсан. Асар их баян байсан, ганц хөөтэй. Тэгээд хүү бол багаасаа л ерөөсө гэргитний амьдралаар хар хүний амьдралаар амьдрах дурггүй. Гэрээс гарч хувраг болох, гэгэрх, ариуслын замаар явах юм сонирхолтой байсан. Тэгэхэд нь бол аав ээж хоёр нь явуулахгүй байсан. Тийм учраас одоо аав ээж хоёрын зөвшөөрлөөр явж чадахгүй, аав ээж хоёрыг асарч одоо хамгаалж ингэж байжгаад аав ээж хоёр нь таал болох үед бол одоо тэр оршуулах барих үйл ажиллагаа хийж дуусгаад тэгээд би одоо бяцлал даяаныхаа замаар явна, аршин ёсоор хувраг болж одоо үлдсэн амьдралаа даян бяцлалд өнгөрөөнө гэд гэрээс гараад явах гэхэд нь одоо тэр сангийнхан нэрвэн одоо ирж уулзсан. Чи одоо ингээд шууд яваад өгч болохгүй. Танаа одоо эцгийн чин талын 7 үе, эхийн чин талын 7 үеэрээ ингээд хураасан асар их хөрөнгө мөнгө бий. Зойр дүүрэн, хэдэн зойр дүүрэн тийм одоо алт мөнгө эрдэнэс бий. Чи энийхээ учрыг олжоод явахгүй бол удахгүй магадгүй яванда намайг хүмүүс одоо чамайг явсны дараа эрт хөрөнгөний авлаа гэж одоо хаана тэргүүт нь бол намайг одоо хэрэгт одоо дуудаж магадгүй. Тийм учраас энэ эт хөрөнгөө өгөөд чи нэг учрыг олоод явах хэрэгтэй гэсэн. Тэгээд тэр нэрвараа заалгаад харсан чинь одоо зойр хэдэн зойр дүүрэн алт эрдэнэс адгуус одоо эрдсийн сан дүүрэн байсан. Тэгээд одоо хан тэр үед Сүмед бодсон одоо аавын минь одоо 7 үе, ээжийн минь талын 7 үеийн одоо өвгт ээдсэн маань ийм их гайхамшигтай эрдэнэс эд хөрөнгийг хураачгаад авч явж чадалгүй дараа төрөл рүү явсан байна. Тэгэхээр би энийг дараа төрөл рүү авч явъя гэд. Тэгээ авч явах ямар арга байна вэ? Тэгэхээр энийг одоо хотод хаантаа уулзаад өөрийнхөө эд хөрөнгийг одоо бусад өглөг болгоно өгөхөөр шийдснийгээ зарлаад хааны одоо зарлсны дагуу одоо зөвшөөрсний дагуу хотын төвд 7 газар тийм 7 өглөгийн одоо асар майхан бий болгоод тэгээ тэрэндээ тэр бүх эрдэнсийг нь аваач тавиад хүссэн хэмжээгээр ирсэн хүн болгонд ингэж өгч явсаар байгаа. Тэр бүх эрдэнсээ бүгдийг тараагаад тэгээд тэндээсээ явсан байдаг. Өөрөөр хэлбэл эд хөрөнгө их хураалаач гэсэн эцэстээ бид тэр байгаа их эд хөрөнгө алт мөнгө эрдэнэс одоо банкнд байгаа тэр бүх мөнгийг бол авч явах ямарч боломжгүй. Тэр мөнгө битгий хэл тэр нэг ширхэг зоос авч явах битгий хэл энэ биеэ хүртэл хаяа явах учраас ямарч одоо боломжгүй. Харин авч явах ганцхан боломж байдаг нь буй өглөг хийгээд өргөсөн тэр буйн маань одоо энэ бурхны ном ариун номын одоо сайхан юунд ингээд зориулснаар бол одоо асар их үржил шимтэй асар их хүү өгөгч тийм одоо номын тийм ээ буйны банкнд хадгалуулсантай адилхан дараа төрөлд очиход бол тэр сайхан буйн нь эргэж тэр хүнд хадгалагдж ирдэг ёстой байдаг. Тэгэхээр энэ Сүмед арш бол тэр одоо зүйлийг ухаарч өвөг дээдсэн 7 үеэрээ авч өгч чадаагүй тэр их эрдэнсийг өглөг болгоно өгөөд тэгээд дараа төрөлд авч явсан байдаг. Тэгээд тэр Сүмедх ойд очиж даян бяцлал хийгээд олон төрөлдөө бас 100 мянган галвын турш буян фармыгаа хөгжүүлээд архан дулах хувьтай байсан 100 мянган галвын турш самаад бяцлал хийж явсан учраас
маш богинохон хугацаанд самадыг 8 дахь шатанд төрж тэгээд тэр 8 дахь шатанд хүрэхдээ тэр самадыг нь одоо амар амгаланд өмбөж одоо нэлээд олон жил сарыг бол самадид өнгөрөөсөн байдаг. Тэгээд самадид өнгөрөөж байгаа дараа нь одоо самадыг 8 дахь шатанд төрсөн учраас эд шид ихтэй болдог. Эд шид ихтэй болохоор яг үйл хөлөглөл нь нэг өдөр нисэж явсан. Нисэж явахдаа өөрийн төрсэн самаа одоо Амар хотын дээгүүр ингээ ирээд тэгээд тэр хотын иргэд одоо асар цуглаж хотоо гоёж гоодон чимэж зам харгуугаан засаж баяр тэмдэглэхэд бэлдэж байгаа мэт болж байгааг хараад одоо ямар нэгэн баяр болох цаг болоогүй ямар ч ёстой юм болов гээд тэгээд нисэж яваад доошоо бууж ирээд хүмүүсээс асуухад одоо манай энэ хотод Дэвэнгар урхан хорвоодоор энэ Дэвэнгар урхан мэндэлсэн байгаа. Дэвэнгар урханыг одоо 100 хэдэн мянган гэгэрс ахантай хамт бол бидний хотын ард иргэд урьд залсан. Тийм учраас өнөөдөр Дэвэнгар урхан ирэх учраас урд чинь бороо их орсон учраас одоо шалбаг шавар шавхаа шалбаг их баха. Тэрийгэ цэвэрлэл замаа харгуугаа янзалж одоо ингээд тэр Дэвэнгар урханыг бид нар угтахаар хүлээж байна гэсэн. Тэгт нь одоо тэр угтах үйл ажиллагаанд нь одоо арш байр оролцохоор болоод тэгээ яг хуу тодорхой хэмжээний газрууд ингэж яаж байгаа сүүлийн тодорхой хэмжээний газар ингээд устдаа шалбаагтай хэвээрээ үлдсэн. Утахгүй Дэвэнгар урхан 100 хэдэн мянган гэгэрс архантуудыг хамт дагуулan одоо сүрлэг жавхлантайгаар гараад ирсэн. Тэгэхэд одоо тэр газрыг одоо цэвэрлэж шав шавхаг нь арилгахад тодорхой газрууд ингээд үлдсэн байсан. Тэр газрыг эд шидийн хүчээр одоо хормын дотор одоо янзлах боловч энэ удаад одоо сүмэд арш бол эд шидийн хүчийг хураахыг хэрэглэхийг хүсээгүй өөрийн хүчээр хөдөлмөрөө тэрийг яахаар болоод тэр газрыг одоо өөрөө биеэрээ бүрхэж хэвтээд тэгээд өөрийнх нь одоо энэ олон жилийн турш бясалгал хийсэн асар урлагсан урт үсээ тайлж тэр тодорхой хэмжээний газрыг үсээрээ бүрхээд тэгээ өөрөө доошоо харна хэвтсэн байдаг. Өөрөөр хэлбэл бурхан хийгээд гэгэрсэн архантуудын одоо үлмээд тоос шороонд битгий хүрээсээ ус шавар шавхаа буюу болоосоо гэд доошоо хараад ингээ хэвтчихсэн. Яг ингээ хэвтэж байх мөчид бол тэнгэрлэг хөгжмөө хөгжимдөж цэцэг хуран буулгаж хүн ард уухаалан цэцэг өргөж одоо Дэвэнгар урхан хийгээд 100 мянган гэгэрсэн архантуудыг бол угтаж баяр хөөртэйгээр угтаж эхэлсэн. Энэ мөчид бол Дэвэнгар урхан их ойрхон ирж явах үед тэр үеийн арш байсан сүмэд газар одоо хэвтэж байх үед бас тэр хүний өөрийн одоо бодол нь бол өөрчлөгдөж эхэлжээ. За ингээд доошоо харна хэвтэж байсан сүмэд арш бурхан Дэвэнгар бурханыг 100 мянган архаттай хамт ойртож ирж явах үед тэр хүний бодол толгойд асар их бодол эргэлдэж эхэлсэн байдаг. Дэвэнгар тэр сүмэд арш юу өөрөөр хэлбэл 8 дахь самадид орсон учраас өөрийн ирээдүйг харах чадвартай байсан учраас хэрвээ одоо Дэвэнгар бурхантай уулзаад 8 дахь самадыг өрхтөө бол сэтгэлийн гүнд байгаа үеийн үрийг устгах чадаагүй байгаагаа бол мэдэрчээсэн, харж ийсэн. Сэтгэлийн өнгөн хэсэгт бол самадыг өндөр шатанд хүрсэн тэр гайхамшигтай олсноо бол мэдчихсэн. Харин сэтгэлийн гүнд байгаа үеийн үрийг устгах чадаагүй байгаагаа мэдэрч байсан учраас тэрээр хэрвээ Дэвэнгар бурхнаар одоо тэр сэтгэлийн гүн рүү нэвтэрч үеийн үрийг устгадаг тэр арга зөвхөн хорвоо заларсан бурхад л тэр бясалгалын аргыг заадаг, Анапана Випашана бясалгалын аргыг заадаг мэдэх учраас хэрвээ Дэвэнгар бурхнаас Анапана Випашана бясалгалыг заалгаж одоо арга техникийн дагуу яг одоо ёс жоргийнхын дагуу заалгах юм бол хормын дотор тэрхэн мөчөд завилж суугаад гэгэрэл төрж архандын одоо арханд болж гэгэрх чадвартай ховтой байгаагаа бол харсан. Тэгэхдээ бас нэг зүйл сэтгэлд нэрвэлсэн. Би одоо ингээд арханд болохоор би зөвхөн өөрөө л гэгэрх юм байна. Тэгтэл Дэвэнгар бурхныг харахад бол тооцоолшгүй олон асар сая төм бумаар нь одоо тэнгэр хийгээд хүмүүс брахман нарыг гэгэрэлд хөтлөөд ингээд явж яадаг. Тэгэхээр би бол ингээд гэгэрэлд хурж арханд бол гэгэрснээрээ өөрөө л гэгэрээд энэ үлдсэн хугацаанд бол одоо олон хүнд тусалж чадахгүй. Харин Дэвэнгар бурхан бол ийм их олон хүмүүсийг гэгэрэлд хөтлсөн байна. Тэгэхээр одоо энэ мөчид өөрөө арханд болж гэгэрхийг хойшлуулад яг Дэвэнгар бурхан шиг бурхан болъё. Олон мянган тооцоолшгүй олон мянган хүмүүсийг гэгэрэлд хүрээд дараа нь одоо өөрөө одоо гэгэрэлд хүрэх гэсэн ийм одоо боди сэтгэл боди садва гэж хэлдэг. Боди садва гэж. Боди садва боди гэдэг нь бурхан болох хүсэл гэсэн. Садва гэдэг нь хүсэгч. Бурхан боди гэдэг нь бурханы гэгэрлийг л боди гэж. Тэгэхээр бурхан болон гэгэрхийг хүсэж. Яг тэр бурхан гэгэрхийг хүсэж байгаа шалтгаан нь юу гэхээр бурхан болоод гэгэрвэл асар олон хүний хийгээ тэнгэр брахман нарыг гэгэрэл ариуслалт хүргэх чадвартай байна. Учираас өөрийн гэгэрлийг хаяад хэдэн галуун турш зовж шаналж бэрхшээлийг туулах нь хамаагүй.
тэр одоо тэр бэрхшээлийг таван тулахад туулаж бурхан болоход л өөр хүсэл тэр хүний бий болохыг бол бодисаад өгөөд. Тэгэхээр ийм бодол сэтгэлд нь үүсээд ингээд байж байсан. Тэгээд удалгүй Дэвнгар орхон өөрийн шав нарын дагуу хамт ирээд тэгээд тэр хүний хажуугаар ингээд өнгөрөхдөө одоо тэр доошоо харна хэвтэ 80 самадад хүрсэн сумед аршин сэтгэл бий болсон тэр мастер нандин хүчтэй тийм бодисодын сэтгэл үүссээр байгааг ингээ хараад ерэн бодисодын одоо хүсэл бий болох ерэн бодисод болно гэдэг бол зүгээр нэг одоо их хөлгөний орон төрсөн ч юм уу одоо хамаг амьтны нинжийн сэтгэл үүссэн ч юм уу тэр дэдвхнэр бол бодисод болдоггүй. Бодисод болохын тулд яах вэ гэхээр эхлээд нэгдүгээр тэр хүн 100 мянган галвын турш одоо өөрийнхөө буйныгаа фармыгаа чандад хүрхөх хөгжүүлээд одоо энэ төрөлд арханд болох хувьтай болсон байх нэгдүгээрт. Тэгээд гэрээс хас лам одоо хувраг уулж бяцлал хийгээд одоо 8 дахь самадад хүрсэн байх хэвээр. 3 дахь нь одоо өөрийн тэр архан тулан гэгэрх тэр одоо боломжийг орхиод тэрийг хаяад олон амьтны тусын тулд бурхны утыг болъё. Бурхны утыг болж ээж олон хүнд туслая гэсэн тэр одоо чанд хатуу сэтгэл үүссэн байх хэвээр. Тэгээд тэр сайхан хатуу сэтгэлийнх нь үүснийхэн дагуу үүсэх үед нь бурхантай уулзсан байх хэвээр. Тэгээд тэр бурхан тэр энэ дөрвөн үйл явдал цогцолсон үед нь бурхан багш тэр үйл явдлыг ирээдүйд тунгаагаад үнэхээр тэр хүсэж байгаа хүсэл нь биелэх нь үү гэдгийг тунгаагаад ирээдүйд үнэхээр баталгаатай бурхан болон гэгэр хувьтай хүн байна гэдгийг мэдвэл тэр тухай бол иш үзүүл дүндэгнэж одоо айлцсан байх хэвээр. Ийм таван нөхцөл бүрдэж ээж бодисод болд юм аа. Тэгэхээр энд бол одоо энэ сумедх ханхуугийн одоо сумедх аршийн хувьд бол одоо архан долон хувьтай гэгэрх энэ л дөрөлдөө бишнаа бяцлал заалгаад одоо 20 дотор гэгэрх хувьтай боломжтой. Тэгээд 8 самадыг олсон. Тэгээд одоо бурхантай учирсан. Тэгээ бодийн сэтгэл үүссэн. Бодийн сэтгэлийг нь бурхан багш одоо лүндгнэж баталгаажуулах үлдсэн байсан тохиолдол энийг болсон. Тэгээд одоо сумед бурхан багш тэр залуу агуу аршийн сэтгэлд үүссэн бодлыг одоо чанд хүслийг болгоогоод энэ хүний хүсэл ирээдүйд биелэх нь үгүй гэж ирээдүйг одоо 20 дотор тунгаан одоо бурхны бодийн мэлмигээр тунгаан харахад одоогоос тооцоолшгүй 4 галуу. Тооцоолшгүй 1 галуу гэдэг нь нэгийн хоон 141 тэг тавьсан тоо. Нэгийн хоон 6 тэг тавихад бол сая бол тэгвэл нэгийн хоон 141 тэг тавих тоо гэж асар их. Тэгэхээр тийм тооцоолшгүй 4 галуу тэгээд 100 мянган галвын дараа. Тэгэхээр тийм олон галвын дараа ертөнцид замбуу твд шагжимны бурхан болон гэгэрн гэдгийг одоо гэгэрх юм байна гэдгийг болгоогоод энэ тухайга дүндгэнхтэй одоо тэр залуу аршийн одоо толгойдоор байсан өсийг ингэж аваад тэгээд энэ өсөө ингэж өөрийнх нь одоо хөл хурууныхаа завсраар ингэж гიშгээд тэр аршийн толгоон дээр ингэж тавьж өлмөгөө тавьж ингэж өсөнд барьж ингэж байгаад тэгээд одоо сумед минь чиний хүсэл биелнэ. Чи энэ мөчөөс одоо бодисодов боллоо. Чи одоо энэ бодисодвын замаар сайхан хичээл зорилготой шаргуу яваараа. Чи тооцоолшгүй 4 галуу 100 мянган галвын дараа ертөнцнөө бурхан болон гэгэрнэ гэдгийг бол тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр одоогоос 2600 жилийн өмнө бидний зогсож байгаа энэ газар одоо эртний энтхийн Шагья хаант улсын Люмбиний энэ цэцэрлэгт одоо энэ Майя Дэвэгийн одоо сүмийн дотор яг тэр бурхан багшийн мэндэлсэн яг газар нь бол байгаа. Тэгэхээр бол энэ газар бол энэ 2600 жилийн өмнөх зуны ихэнх сарын шинийн 15-ны энэ өдөр бол энтиг календараар бол 5-аас 6 сарын хоорондох Вишак сарын шинийн 15-нд одоо тооцоолшгүй 4 галуу 100 мянган галвын өмнө одоо Дэвнгар бурхантай уулзаж тавьсан тэр ерөөл одоо биелэлээ олж тооцоолшгүй 4 галуу 100 мянган галвын турш буян фармыгаа хөгжүүлж учирсан болгоны номын замаар хөдөлж явсаар байгаад энэ одоо хорвоод энэ газар энэ ирж мэндэлсэн одоо тэр тооцоолшгүй 4 галуу 100 мянган галвын өмнө сумед аршин тавьсан тэр ерөөл биелсэн энд одоо хамгийн сүүлчийн төрөл авч бурхан болох бурхны утыг олон гэгэрх тэр сүүлчийн төрлийг авсан ийм сайхан ерөөл нь биелсэн сайхан одоо газар юм аа. Энэ газар одоо тэр агуу хүний одоо ерөөл биелжээ. Тэгэхээр одоо энэ түүхнээс харахад одоо манай монголчууд ямар нэгэн зүйлийг эртдээ дээр үеийн эртний юм гэж ярихаараа дандаа аль Дэвнгарын юм гэж ярьдаг нь аль Дэвнгар бурхны үед
одоос тооцоолшгүй 4 галуу 100 мянган галуун өмнө одоо манай энэ бурхан багш маань анх бодийн сэтгэл үүсч бодисодоо болсон юм а гэдгийг мэдчихсэн учраас Монголын ард түмэн аль дэвэн горын ингэж ярьдаг нь юм учиртай байх нэ. За тэгэхээр энэ их агуу хүний бидний төлөө бидний төлөө тийм ээ тэр их олон галуун турш хэрвээ тэр үед одоо тэр агуу сумедийн сэтгэл бодийн сэтгэл үүсч одоо бурхны өтгийг олон гэгэрч энэ бурхны сургаал номыг одоо ариун номыг дэлгэрүүлэх юм хүсэл бий болж тэгээд энэ тооцоолшгүй 4 галуу 100 мянган галуун төлөө бусдын төлөө сэтгэл гаргаж ингэж зүтгэж яваагүй бол өнөөдөр бид энэ стресс хямралыг арилгадаг ариун гайхамшигтай сэтгэлийн хэрэг арилгадаг энэ одоо хорвоо заларсан бурхтын заадаг энэ гайхамшигтай бяцлалтаа очрох юм хувь тохиолдохгүй байсан. Тэгэхээр өнөөдрийн энэ бидний ирээд байгаа энэ газар бол энэ агуу хүний хорвоод мэндэлсэн одоо бурхны өтгийг олон гэгэрх одоо сүүлчийн төрлөө авсан гайхамшигтай юм газар юм аа. Энэ тэр сайхан одоо дэвэнгэр бурхны өмнө тавьсан өрөөлн биелсэн сайхан газар юм аа гэж. За тэгээд дээрэс нь одоо энд бурхны ээж байгаа. Бурхны ээж бол одоо Майя Деви нэртэй одоо өсгөө байсан. Тэр Майя Деви ч гэсэн ялгаагүй. Одооноос бол одоо бидний амьдарч байгаа нь бас 92 галуун 91 галуун өмнө хорвоодоор бол торхой үе заларсан Випашны бурхны үед одоо аав нь бол хаан хүн байсан. Аавтайгаа хамт одоо бурхан багштай очиж уулзсан. Бурхны ном сургаалыг сонссон. Бурхны ном сургаалыг сонсож гайхан биширч одоо тэрийг шүтэн биширч байсан. Дээрэс нь бурхны тэр бие лагшин хараад ямар гайхамшигтай үзэсгэлэнтэй. Яагаад гэвэл бурхан яагаад тийм гайхамшигтай үзэсгэлэнтэй байдаг гэхээр буйныг хотол чуулган болгосон. Буйныг одоо төгс хөгжүүлсэн. Парми чанад хөрхөө төгс хөргөсөн. Олон амьтны тусын тулд олон галуун турш явсаар асар гайхамшигтай буйныг хийсэн. Тэр сайхан буйны хүчээр асар гайхамшигтай үзэсгэлэнтэй бие лагшинтай харсан бүхний сэтгэл татах энэ гайхамшигтай үзэсгэлэнтэй байгааг хараад одоо тэр залуу өсгөөгийн сэтгэлд ирээдүйд хизээ нэгэн цагта ийм гайхамшигтай өрхөө, ийм гайхамшигтай олон амьтны тусын тулд ийм гайхамшигтай буянтай үйлийг хийж байгаа. Тэгээд дээрэс нь ийм гайхамшигтай бие лагшин төгөлдөр ийм үзэсгэлэнтэй хөвгүүний төрүүлсэн ээж бол ямар азтай хүн бэ гэж бодож сэтгэлдээ баясаад тэгээд сэтгэлдээ ирээдүйд хизээ нэгэн цагт аль нэгэн ийм бурхан болох хувьтай ийм гайхамшигтай хөвгүүний төрүүлсэн ээжийн болох юмсан гэсэн ерөөл одоо асар ихээр сэтгэлдээ үүсгэн тавьж тэгээд тэр бурханд одоо 7 хоногийн турш өглөг өгч буян үйлдээд төсөлд нь бурхан багш одоо шав хувцас тэргүүтэн өглөгийг өргөөд өөрийнх нь тэр хүслийг бол бурханд илэрхийлсэн байдаг. Тэгэхэд нь Випаши бурхан одоо ирээдүйг тунгаан хараад тооцоолшгүй 4 галуу 91 галуун дараа хорвоод замбуу твд одоо шагжимөний бурхан болон гэгэрх үед тэр хүний ээж нь болно гэдгийг ээж нь болох юм байна гэдгийг хараад тэр тухайн бол лүндгэнсэн байдаг. Тэгэхээр бурхнаас лүндэн авсан учраас тэр мөчөөс эхлээд 91 галуун турш бол одоо Майя Деви бол төрөл төрөлдөө сахил санваараас сахиж буян пармигаа хөгжүүл. Үнэхээр бурхны их болон гэдэг их болох хүн бол ариун маш ариун одоо сахил санваарыг чанд сахидаг, ариун явдлаар явдаг. Одоо буян парми төгөлдөр тийм гайхамшигтай хүн байх ёстой. Тэгэхээр тэр 91 галуун турш тэр буйнаа цогцлуулсаар энэ галууд одоо энэ хорвоод мэндэлж одоо энэ Шагжа амины хаан Шаги хаан тулсын Шододны одоо хатан болон одоо мэндэлсэн бөгөөд энэ мэндэлсэн энэ төрөлдөө тэр одоо 91 галуун өмнө Випаши бурхны үед тавьсан тэр өрөөл нь биелсэн юм аа. Тэгээд зуны одоо 2600 жилийн өмнө зуны ихэнх сарын шний 15-нд энэ газар одоо тэр гайхамшигтай өсгөөгийн тавьсан өрөөл биелэлээ болсон юм аа гэдэг. Тэгэхээр энэ одоо бидний хойно байгаа энэ газар ямар гайхамшигтай одоо ариун дагшин газар вэ гэдэг. Энэ бурхан багшийг ингээд хорвоодоор одоо хамгийн сүүлчийн төрлийг аваад ханхүү Сидхарт нэртэй энд одоо мэдлэх үед одоо ер нь одоо бурхан болон гэгэрх хувьтай хүн бол олон төрлөд буян пармигаа хөгжүүлсээр байгаад бэлгүүний одоо хурц одоо төвлөр хөвшөнд байдаг учраас амьдралынхаа хорон бүрийг ер нь бурхан ер нь бодисодын одоо бодисод болсон бодисодын замаар явж ирсэн хүнд бол тохиолдол байдаг одоо тодорхой гайхамшигтай чадварууд байдаг. Тэрний юу гэхээр өөрөө хаан төрхөө өөрөө сонгодог. Хаан ямар газар төрхөв тийм ээ. Ямар ер нь бодисод голдоо хаан төрдөг гэхээр аль болохоор олон хүн тусуулж чадхаар, аль болохоор олон хүнийг ариун номын замаар хөтлж чадхаар, аль болохоор олон хүмүүсийг зөв одоо ёс суртахуунд хөтлж чадхаар тийм сайхан боломжтой тийм газар бол төрөл авдаг.
Тэгэхээр бурхан бол хувьтай бодисодвын одоо хамгийн сүүлчийн төрлийг авч одоо тушаачаа тэнгэрийн оронд одоо хүний ертөнд төрөхийнхөө өмнөх нь тушаачаа тэнгэрийн оронд заларч байх үедээ одоо хорвоодоор заларч бурхан болох цаг болсон гэдэг тэнгэрүүд өөрт нь уламжлахад хүний ертөнцийг тунгаан болгоогоод одоо бидний ирээд байгаа энэ эртний Шагя хаан тулсын энэ газар нутагт одоо мэдлэхээр одоо сонгосон байдаг. Тэгээд хаан бас өмнө бодисодвын басны чадвар нь одоо аавыгаа сонгох, ээжийг ямар хүнийг ээжийг болгохоос бас сонгох юм эрхтэй байдаг. Дээрэс нь тухайн газар төрөөд хэр хугацаанд амьдрахаа бас сонгож болно. Хүсвэл урт удаан хугацаагаар амьдрч чадна. Өөрөө хийсэн буйныг бол насандаа шилжүүлээд урт хугацаагаар амьдрч чадах чадвартай байдаг. Хэрвээ одоо тухайн газар амьдраад дахиж одоо цаашаа олон хүн туслах шаардлагагүй боллоо. Тэгээд дараачийн төрөл дараа өөр газар очиж илүү олон хүнд буян одоо хийж болохоор болцоотой гэж бодсон үедээ бол одоо хүсвэл өөрийнхөө одоо энэ төрөлдөө хэдийгээр урт удаан хугацаанд амьдрах болцоотой байсан ч гэсэн хүсвэл тэрийг өөрөө хураагаад одоо өөрийг нь амьдрах хүслээ хураагаад тэгээд энэ биеэ орхиод дараачийн төрлөөр явах юм чадвартай байдаг. Тэгэхээр энэ бурхны сүүлийн одоо бурхан болон гэгээр хамгийн сүүлчийн бодисодвын хамгийн сүүлчийн төрлийг авахдаа тэр олон төрөлдөө өөрөөр хаан төрөх ер нь одоо энгийн хүн бол одоо хаан төрөхөө мэдэхгүй яг өөлийнхэн үрийн ирэхээр хаан төрлөхөө мэдэхгүй ямар аав ээжтэй бол уулзрахаа мэдэхгүй ямар газар төрөхөө мэдэхгүй ийм яг л үүдийнхэн хүрэнд одоо өрөнд хөтлөгдөж байдаг бол бодисодов бол өөрийнх нь ёроолоор өөрийнх нь хүслээр энэ бүхнийг сонгож авах чадвартай байдаг. Тэгэхээр энэ бурхан багшийн хэвлэлд одоо бурхан багш одоо өөрийнх ихэнх хэвлэлд одоо ер нь одоо ингээд тэр тэнгэрийн тушаачаа тэнгэрийн орны тэнгэр баягаа тэндээс наашаа ингээд хүний төрөл төрж байхдаа энгийн хүн бол юу ч мэдэхгүй одоо яг тэгвэл одоо нас барах өхөгийн зовлон төрөх үеийн зовлон энэ олон зовлонгоос болоод бүх одоо меморийн алга болж одоо хаана юу төлж байгаа юу жаага мэдхэ байдаг бол бодисодов бол бүгдийг мэддэг. Одоо хүний ертөнцөөс одоо тэр тушаачаа тэнгэрийн орноос одоо тушаачаа Швед Кету тэнгэр байгаад тэгээд дараа хүний ертөнцид одоо Майя Деви гэдэг ихэнх хэвлэлд орж байхдаа ч гэсэн тэр бүхнийг өөрөө мэдчихсэн. Ихэнх хэвлэлд байж байхдаа ч гэсэн бүх зүйлийг өөрөө мэдчихсэн гэсэн. Тэгээд энэ газар ингээд сайхан энэ газар ирээд ихэнх хүлээгээс мэдлэгтэй босоогоороо зогсоогоороо яагаад гэвэл бэлгүүн төгс байна гэсэн. Биеийнхээ өөрийнхөө бие хийгээ сэтгэлээд бүрэн удирдах чадвартай. Хэдийгээр дөнгөж одоо биеийн одоо жижигхэн хөвгүн болж одоо 10 сартаа ихэнх хэвлээд байгаа гарч жоохон жижигхэн биетэй жоохон хөөхтөж гарчиж явж биеийн жижигхэн бол сэтгэл оюун бол одоо нэг бодисодвын хамгийн сүүлчийн төрлөө авсан махасатва агуу их бодисодвын одоо тэр чадвар нь байгаа учраас өөрийнхөө үйлдэл хөлөөний бүгдийг яг энгийн яг одоо том насанд хүрсэн хүн шиг бүрэн удирдах чадвартай байдаг. Тэгэд мэдлэн гутаа одоо дөрвөн зүг рүү алхаж 7-7 алхам алхаад зүг болгоноо хараад тэр зүгт тийм ээ тэр зүгт гэдэг чинь зөвхөн тэр зүгийн одоо хүний ертөнцийн тэр зүг биш. Тэр зүгт байгаа 31 давхаргын ертөнц 10,000 ертөнцийн хүрдэнд өөрөөс нь илүү хүн байнаагүй юу? Өөрөөс нь илүү буянтай хүн байнаагүй юу? Өөрөөс нь илүү бэлгүүнтэй хүн байнаагүй юу? Ямар бэлгүүнтэй хүн гэхээр ямар нэг амьтан байнаагүй гэдгийг тонгоо хараад тэр зүгт ямар ч одоо хамгийн одоо гайхамшиг нь өөрөө болохыг мэдээ. Дахиад дараачийн ингээд дөрвөн зүг рүү алхах болгондоо ингээд одоо дөрвөн зүгт 8 зүгт хаанч дээр доор тийм ээ аль ёс хаанч гэсэн 10 зүгт бол өөрөөс нь илүү гайхамшигтай буянтай хүн байхгүй, өөрөөс нь илүү бэлгүүнтэй хүн байхгүй болохыг мэдээд би өөрөө бол зарласан байдаг. Би энэ ертөнцийн дээд нь болоо, би энэ ертөнцийн ахмад нь болоо, энэ миний хамгийн сүүлчийн төрөл болоо, дахин би энэ ертөнцийн хүрднэ, төрөхгүй болоо гэдгийг бол өөрөөр хэлбэл хамгийн сүүлчийн төрөл авч байгаагаа ч мэдчихсэн. Энэ төрөлдөө бурхан болон гэгээр нэгтгэж одоо мэдчихсэн байдаг. Тэгээд ихэнх хэвлэлээс мэдлээд ингээд одоо мэдлэхэд хамгийн түрүүлээд бол брахман нар бол одоо тосч авсан байдаг. Брахман нарын дараа бол одоо Индр тэнгэр тосч авсан байдаг. Индр тэнгэрийн дараа бол дөрвөн их хаа тосч авсан байдаг. Дөрвөн их хаадын дараа энэ үйл явдал ингэж тосч авчих хугацаанд юу болж байгаа нэхлээр одоо тэнгэрлэг усаар угааж цэвэрлдэг тийм ээ. Ер нь одоо энгийн хүүхэд бол эхийн хөвлөгөөс төрөхтэй ямар нэгэн одоо ямар тодорхой хэмжээний бохир зүйлтэй төрдөг бол бодисодов бол цэвэрхнэр төрдөг. Тэгээд тэрсэн ч гэсэн одоо тэнгэрүүд бол тэнгэрлэг усаар угааж цэвэрлээд тэгээд одоо бурхан багшийн ээжийн одоо
одоо гарт бол одоо хүүгийг нь тавьсан байдаг. Тэгээд тавингууд босож ингэж дөрөн зүг рүү алхаж өгч энэ ертөнцийн дээд нь бий болоо. Энэ ертөнцийн ахмад нь бий болоо. Энэ миний сүүлчийн төрөл болоо. Дахин би энэ ертөнцид төрөл авахгүй болоо гэж ингэж гайхамшигтайгаар зарласан нь бол энэ үнэхээр тэр хэлсэн тэр жоохон хүүхдийн айлтж байгаа тэр үг нь бол одоо үнэхээр одоо биелээ болсон юм аа. За тэгээд бурхан эндээс мэдлээд тэгээд энд бол маш баяртайгаар бол одоо хүү ээж хоёр бол маш их баяртайгаар эндээс одоо холгоо 30 км-ийн цаана орших одоо хаан одоо Шүдадын хааны ордонд бол буцаж очсон. Ингээд энэ хорвоо дээр энэ хан хүүгүйнийг мэдлж байхад бол одоо энэ бидний 31 давхар бүхий энэ ертөнцийн бидний амьдарч байгаа нар сартай энэ ертөнцийгээд яг энэний эргэн тойронд байгаа 10,000 ертөнцийн хүрднээ бол бурхан хорвоо дээр бурхан болгон гэхээр хөвдө хөвгүү мэдлсэнийг бол одоо тэнгэрүүд брахман нар одоо баярлан бисэж газар дэлхийг хүчтэй хөдөлж одоо баяр баясгалаар одоо дүүрсэн байдаг. Тэгээд энэ тэнгэрүүдийн баяр баясгал ингээд яваад бүх одоо дээшээгээ тэнгэрийн орнуудад энэ хүний ертөнцид одоо бурхан болон гэгээр ховтаа тийм агуу одоо суут хүмүүн мэдлсэн тухай мэдээд төгссөн байдаг. Тэр үед бол бурхан багшийн одоо хаан эцэг Шүдадын хааны шүтдэг байсан Асита нэртэй мундаг арш байсан. Намын саймадад хүрсэн ичидтэй гайхамшигтай арш байсан. Тэгээд тэр арш бол Хималайн ууланд одоо эндээс хаашаага одоо Хималайн уул байгаа. Хималайн ууланд тэнд очиж байцлал хийж арш одоо өөрийнх нь ашрамд амьдардаг тийм агуу гайхамшигтай намын саймадад хүрсэн хүн байсан. Тэгээд одоо Шүдадын хаан бол хай тэр ашид арштай очиж уулзаж заавар зөвлөмж авч уулздаг байсан. Тэгэхэд тэр өдөр Асит арш өдрийнхээ хоолойг зооглоод 33 тэнгэрийн оронд ичидийн хүчээр одоо тэнд очиод тэнгэрийн орноо зугаацаж явж байсан. Тэгтэл тэр тэнгэрийн орны одоо 33 тэнгэрийн орны тэнгэрүүд бүгд баярлан баяссан, асар их баяр хөөртэй байсан. Та нар одоо юу болоод ингэ баярлан баясаж баясан хөөрөөд байна гэсэн. Тэгэхэд бол тэнгэрүүд та мэдэхгүй байна уу? Таны шүтэн биширдэг Шүдадын хаан чинь хааны герт одоо бурхны утыг болон гэгээр агуу гайхамшигтай одоо галавт хаяал төрдөг. Зарим галууд 5 харанхуй нэг ч одоо бурхан болох хүн төрдөггүй тийм галав одоо галав байхад ховрхон төрдөг тийм гайхамшигтай бурхны утыг болон гэх агуу хүн одоо мэдлсэн байна. Тэр учраас бид нэр баярлан баясж байна. Яагаад гэвэл энэ агуу хүний сургаал номыг дагаад асар олон хүн гэгээр л ариуслал төрдөг. Энэ бурхны ном сургаалыг дагаж асар олон хүмүүс асар их агуу буян хийгээд тэнгэрийн орн асар хүчтэй тэнгэрүүдээр дүүрч тэнгэрийн олон хүч хэрэгждэг учраас бид ингээд баярлан баясж байна гэсэн.